За сайн байцгаана уу? Эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлддэг 2025 онд гаргасан мянган бодлогоос яах нь эхэлж хүргэж байгаа. За 1-р 100% тулганы сүүлийн хэсгийг одоо хүргье. Өмнөх хичээлдэр 92 хүртэл утсан байна тий. За ABC тэгшүнцэгт 3 хэлбэртэй цөөрмийн дээд зэх завтай хүн байв. Завчин Б цэгээд очихоор төлөвлөж исэн байна. За тэгээд завь нь 4 км/цагийн хурдтай хөөх бөгөөд завиасаа буугаад 5 км/цагийн хурдтай алхахдаг. Тэгвэл АД нь 3, АБ нь 5 бол АБ хэрчмийн аль цэг дээр очиход завиа орхиод цааш явхад хамгийн бага хугацаа зарцуулах вэ гэж. За тэгэхээр энэ зурагт бол одоо нэг эм цэг дээр очино гэдэг ингээд тэмдэглэсэн байна тий. За яг эм цэгээ бэхлээг учраас яг хаанаг нь тодорхойгүй. Тэгэхээр тэр А-гаас эм хүртэлх зай маань x гээ үүдсэн бол А баймир нийтдээ 5 юм чинь 5-аас хасах нь x зайг ол явганаар алхах нэ гэд төсөөлсөн байна тий. За тэгвэл одоо бид нар завиар явсан зай маань бол эм д байгаа шүү дээ, эм д. За тэгвэл завиар явахдаа бол хэдэн км цагийн хурдтай явна гэсэн. 4 км цагийн хурдтай явна. Харин алхахдаа буюу 5-аас нэг замыг туулахдаа 5 км цагийн хурдтай явах нэ. За тэгэхээр завиар явахдаа Т1 цаг зарцуулах нь явганаар алхахдаа Т2 цаг зарцуулсан байна гэж цөмөр үзье. За тэгвэл хамгийн бага хугацаа зарцуулах ёстойг бол нийт хугацаа маань бол Т1 дээр Т2-ыг нэмээд гарна гэсэн үг таарах нь шүү дээ. За тэгвэл Т1-гээ яаж болохыг бол явсан замаа хурдтай хуваажуулдаг. Тэгэхээр явсан зам маань ДМ маань бол мэддэхгүй байна тий. За тэгэхээр энэ тэгшүнцэгт гурвалж гэж үзээд одоо өөрөөр хэлбэл энэ Д А М-га тэгшүнцэгт гурвалж гэж үзээд тэгшүнцэгт гурвалж байна тийм ээ. Тэгшүнцгийн x-ийг тасалж авсан. За тэгэхээр нэг хат нь 3 нөгөө хат нь x гүйл энэ нь S1 болох нь тий. Тэгэхээр бидний зам маань S1 маань Пифагорын теоремсоор 3-ын квадрат дээр нэмэх нь x квадрат буюу эндээс S1 маань язгуурын дор 9 дээр нэмэх нь x квадрат болох нь. За эндээс Т1 маань тэгвэл юутай тэнцүү бол таарах нь. Нийт зам буюу 9 дээр нэмэх нь x квадратыгаа завиар явах 4 км/цаг хурдтай хуваах нь байна. За ингээд Т1-ийг олчлаа. Одоо тэгвэл Т2 маань юутай тэнцүү вэ гэх юм бол Т2-ийн маань заавал М-с энэ Б-гийн хооронд зам шүү дээ. 5-аас хасах нь x гэсэн зайгаа 5 км/цаг хурдтай байх нь. За тэгвэл одоо энэ үндсэн Т гэдэг зам маань юу бол таах нь? Язгуурын дор 9 дээр нэмэх нь x квадрат хуваах нь 4. За нэмэх нь 5-аас хасах нь x хуваах нь 5 гэсэн энэ зам. За одоо энэ хамгийн бага хугацаа зарцуулсан байхаар аль зайд буух уу x-ээ олох гэж байгаа зорилготой шүү. Тэгэхээр хамгийн бага утгыг олохын тулд уламжлал авдаг. За эндээс тэгвэл Т' уламжлал авъя цөмөрөө. Т' тэнцүү. За 4-1-ийг үржих нь. За 9 дээр нэмэх нь x квадратын 2-1 зэрэг байна тий. За тэрнээс уламжлал авах юм бол зэргийн урд нь үржээд зэргээс 1-ийг хасдаг. Тэгэхээр юу бол таарах нь? Хасах 2-1 болчих нь. За үржих нь дахиад дотор талын 9 дээр нэмэх x квадрат уламжлахаар 2x болно тий. За нэмэх нь 5-1-ийг үржих нь 5-аас хасах нь x-ийн уламжлал чинь хасах 1 болно. За хасах 1-ээр үржих. За тэгэхээр манай Т' маань юу болсон бэ гэвэл 8-1-ийг үржих нь. За хуваарьт энэ хасах 2-1 гэдэг чинь хуваарьд орчин тий. 9 дээр нэмэх нь x квадрат. Тэгээ 2x-ээр үржихээр чинь хүртүрт нь 2x болчих нь байна. Хасах нь 5-1 болдог. За энэ уламжлал маань тэгтээ тэнцвэрс хижигтэй цэгээ олно тийм ээ. За 5-1 хоошоо оруулаад бодчих юм бол 2-ууд хураач тий дээдл дотол 8 x-ийг хуваах нь язгуурын дор 9 дээр нэмэх нь x квадратыг үржих нь 4 гэдэг ингэ бичиж. Энэ тэнцүү 5-1-тэй тэнцүү. За пропорцоор үржүүлчих. Тэгтээ тэргүй нөгөө x маань зай учраас тгээс их тоо. Тэгэхээр тгээс их тоо юм чинь нөгөө язгууртай тоо маань тэгтээ тэнцэхгүй юм чинь хоёр тал пропорцоор үржүүлэхэд яах нь их айх зүйл байхгүй тийм ээ. За дахиад энэний хоёрлыг квадраас дэвшүүлье. Бас л нөгөө саяны хэлсэн журмаар x нь бол тгээс их тоо юм чинь хоёулаа эрэгт байгаа тий. Тэгэхээр 25x квадрат тэнцүү 16-г үржих нь 9 дээр нэмэх нь x квадрат буюу язгуур чөлөөлөгч гэнэ тий. Хаалтаа зардлаа үржүүлэнгүүт 25x квадрат тэнцүү 16-г үржих нь 9 нэмэх нь 16x квадрат. За 16x квадрат тэнцүүг өмнө оруулчих юм бол 25-аас хасаад 9x квадрат тэнцүү 16-г үржих нь
9 буюу 9-үүд нь хураагдахаар x квадрат тэнцүү 16. Эндээс x тэнцүү нэмэх асах хэд вэ? 4. За ингээ уламжлалынхаа тэмдгээ яах нь вэ? Тогтооно. Сэжтэй зэгүүдэд байрлуулад сэжтэй зэг маань нэмэх асах 4 гарсан. Гэтэл x маань тгээс ихтэй учраас тгээс доош энэ завсарт бол уламжлалын тэмдэг тогтоох шаардлага байхгүй. За тэгэхээр y-ийнхаа тэмдгээ тогтооё. Одоо тгээс 4-ийн хооронд тогтоох нь шүү дээ. За x-ийн хооронд 1-ийг аваад энэ уламжлал дээрээ яах нь орлуулчих. За одоо энэ ногоон хүрээтэй энэ дээр орлуулна гэсэн байна шүү. За тэгэхээр юу болох вэ? 2-ыг хуваах нь орлуулах 2-ыг хуваах нь 8-ыг үржих нь 3 буюу хэд болно гэсэн үг. 8-ыг 3-аар үржих чинь 2 туваахаа 8-ыг 2 туваахаа чинь 4 3 12 12-ны 1-ээс 5-ны 1 ясах юм. Тэгэхээр ойлгомжтой энэ 0-оос 4-ийн хооронд бол хасахтай буюу буурж ийн гэсэн үг тий. За 4-өөс дээш за цөмөрөө хэдийг авах уу? За 5-аар авчил та. X-ийн квадрат чи хэдүү? 25 дээр 9-ийг нэмэхээр чинь 34-ийг 34-өөс чи ярилцгаар яаж 30 чинь 1 5 гарантаа тэрийг 4-оор үржих нь 20-ны хэд болох нь тий. Тэрнээс 5-ны 1-ийг яах нь хасчих. Тэгэхээр ойролцоогоор нэмэх тоо юм. Тэгэхээр энэ өсөж чинь. Тэгэхээр энэ ураад өсөж байгаа энэ ямар цэг байх нь? Минимум цэг байна. Тэгэхээр энэ манай зарцуулсан хугацаа маань хамгийн бага байх цэг нь сэжигтэй цэг нь болохоор x тэнцүү хэд вэ гэсэн үг. 4 байна гэсэн үг таахгүй. X тэнцүү 4. За тэгэхээр энэ 4 цэг дээр x минимум утга буюу энэ хамгийн бага хугацаа яах нь зарцуулах нэ. Тэгээд бидний олох ёстой хариу чинь хэд бол зарж байгаа юм лээ. Хамгийн бага хугацаа зарцуулж байгаар ямар зайд орох вэ гэсэн. Тэгэхээр x тэнцүү хэд байх нь 4 бүдэг зай байх нэ. За ингээ хариу маань x тэнцүү хэд байх нь 4 байх нэ. За асуулт чинь юу? Нийт зарцуулсан хугацаа хамгийн багадаа хэд байх юмсан. Тэгэхээр хугацаагаа олох юм байна цөмөрөө тий. За тэгвэл энд t-гээ олчих цөмөрөө t тэнцүү. T маань бол одоо энд байгаа шүү дээ. Энд x-ийн хооронд цөмөрөө хэдийг 4-ийг өгнө шүү дээ. Тэгэхээр юу бол таах нь? 9 дээр нэмэх нь 4-ийн квадратыг хуваах нь 4, нэмэх нь 5-аас хасах нь 4-ийг хуваах нь 5 гэдэг x-ийн хооронд 4 оруулж шүү дээ. Тэгэхээр t тэнцүү 4-ний 16 дээр 9-ийн хөр 25-аас 5 гарах юм байна. 4-ний 5 дээр нэмэх нь 5-ны 1 болох нь. За ижил хувиар зөрүүлээ өгчхөөр 20-ны хэд болно гэсэн. 25-аас 16-аас 25-аас 4-ийг асуухаар 21. 20-ны 21 гэсэн яах нь хариу байх. Нэмэн штэ. 20-ны 25 дээр 4 нэмэхээр 29. За 20-ны 29 гэсэн хугацаа яах нь зарцуулах нэ. За дараагийн бодлого 94 дугаар бодлого байна. За R 4 ариадустай тойрогт багтсан A, B, C, D гэсэн 5 өнцгтийн хувьд A, B нь 4 язгуур дор хоёр чинь. За энэ нь 4 язгуурын дор 2 юм байна. Энэ жах ингээд хажуу талд нь бичихгүй арай харагдахаагүй болоод байна тий. За энэ маань 4 язгуурын дор хэдүү 2 A, B, E. За энэ өнцөг маань хэдэн градус вэ? 45 градус байх нь ш, тийм ээ. За тэгээд E, B, D 30 градус. Тэгэхээр энэ маань хэд байх нь вэ? 30 градус өнцөг байх нь, тийм ээ. За одоо BC маань болохоор BC маань CD-г ямар гэсэн тэнцүү юм бэ? За энэ хоёр хоорондоо яах нь За энэ хоёр маань хоорондоо яах нь тэнцүү юм бэ? За тэгэхээр 5 өнцгтийн талбайг олроо гэж байна. За ингээд 5 өнцгтээ харваа сугаасаа юу яатсан бэ штэ? 3 хэсэгт хуваацсан ба штэ. Энд S1, энд S2, энд S яах нь 3 гэдэг ийм 3 гурвалжны талбайг олцоод л ороод хооронд нэмчихэд хангалттай юм байна штэ. За одоо тэгвэл энд юу вэ? S1-ийг олохоос өмнө за ямар юм байх нь? Энд юу байгаад байна штэ? Энэ A-ийг цөмөр x гэж чинь. Энэ A-ийг x гэж чинь. Энэ A-ийн уртыг. За тэгвэл энэ
гурвалжин А, Б, Е гурвалжин чинь энэ тойрогт багтцсан ба шүү дээ. Энэ 4 радиустай тойрогт. Тэгэхээр эндээс синусийн теорем бичиж байна. За яаж болох вэ гэвэл энэ үнцгийн эсрэг талыг хуваах нь гэж байгаа бичиж болох юм байна тий. За яаж байгаараа. За тэгэхээр синусийн теорем чинь x-ийг хуваах нь синус синус 45 градус чинь нөгөө нэг 2 эрттэй яах нь тэнцүү синусийн теорем. Гэтэл манай радиус маань 4 гэж цаанаас өгсөн байгаа шүү. Тэгэхээр x-ийг хуваах синус 45 чи язгуур дээр 2-ыг хуваах нь 2 тэнцүү 2-ыг үржих нь 4 байна. За энэ хоошоо үржүүлчих юм бол x тэнцүү хэд болно гэсэн үг. 8-ыг үржих нь язгуур дээр 2-ыг хуваах нь 2 буюу хураагдаад 4 язгуур дээр 2 болчихлоо. Тэгэхээр x маань өөрөө хэд болчихв? X маань 4 язгуурын дээр 2 болчихлоо. Тэгэхээр одоо AE болон AB тал маань хоёулаа адилхан 4 язгуур дээр 6 гэдэг тэнцүү болчихж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь адил хажууд гурвалжин болоод суурьт хүнцгүүд нь хоорондоо тэнцүү буюу энэ ч бас хэдэн градус гэсэн үг вэ? 45 градус болно гэсэн үг бол таархан шүү 45. Тэгэхээр адил хажууд гурвалжны суурьт үүсгэсэн өнцгүүд хоорондоо 45 40 бол үлдсэн нэг өнцг буюу энэ А оройдох өнцг маань 90 градусаас үр зам яах нь байхгүй 3 дотоод өнцгүүд нэмэлгээр 180 гэдэг юм чинь нөгөө 245 45 чинь нийлбэр нь 90 явах. Тэгэхээр үлдсэн үнцэг. Тэгэхээр энэ тэгшүнцөд гурвалжин болчлаа. Тэгэхээр S1-ийг олоход хангалттай болчлаа. Тэгшүнцөд гурвалжны 2 катт нь 4 язгуурын дор 2 4 язгуурын 2 ингэ мэдгэж байгаа юм чи 2 катттай үржүүлээд 2 туваачих юм бол энэ S1-ийн талбай гарчих нь. Тэгэхээр энэ маань 16 volt таарчин тийм ээ. Язгуур 2 2 туваачин тий. За ингээ S1 олчлаа. Одоо S2-оо цөмөөрөө олъё. За энд нэг чанар байдаг. Ямар чанар өгвөл А, Б, Д, Е гэсэн маань энэ тойрогт багтсан 4 өнцгтэй байгаа байхгүй. Тойрогт багтсан 4 өнцгтэй ямар чанартай байдаг вэ? Эсрэг орших өнцгүүдийн нийлбэр 180 байдаг. Өөрөөр хэлбэл А өнцөг дээр за А өнцөг дээр А өнцөг дээр Б өнцөг Б, Д, Е-г нэмэхэд 180 градус байх хэрэгтэй. Гэтэл А өнцөг маань өөрөө хэдэн градус вэ? 90 градус гэдэг өнгөс ойлчлаа шүү. Тэгэхээр өнцөг Б, Д, Е маань 90 градус байхаас өөр зам яах нь бидэрт үлдээхгүй. Тэгэхээр энэ бас хэдэн градус болж байна? 90 градус болж. Тэгэхээр энэ маань нөгөө гурвалжин Б, Д, Е маань тэгш өнцөгт гурвалжин болчихж байгаа. За тэгвэл тэгш өнцөгт гурвалжны нэг өнцг нь 30 градус гэж цаанаас өгчөж. Одоо энэ за энэ ногооноор утчихъя тий. За энэ өнцөг маань 30 градус өгчөж. За тэгвэл биднэрт нэг ийм чанар байдаг тий. Тэгш өнцөгт гурвалжны 30 градус эсрэг орших катт нь гифтнуузыг хангах хэрэгтэй яах нь тэнцүү байдаг. Тэгэхээр эсрэг орших катт нь манай энэ DE шүү дээ. Энэ DE. За гифтнуз нь юу вэ гэсэн асуулт эхэлнэ шүү дээ. Гифтнуз манууд А, Б, Е буюу бас дахиад нэг юм байгаа. Энд чинь тэгшүнцэд гурвалжин тойрогт багтах юм бол гифтнуз нь диаметр байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө Б, Е чинь манай 2 эрттэй яах нь тэнцүү. Тойргийн төв маань одоо энд байна гэсэн үг байх нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Б, Е маань 2 эр буюу хэд байна гэсэн үг вэ? Эр чинь 4 юм чинь 8 байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Д, Е маань хэд байна гэсэн үг вэ? Дөнгөж сая хэлснээр Д, Е маань гифтнуузыг хангах хэрэгтэй тэнцүү буюу 4 болтаар. Тэгэхээр энэ маань 4 болтаар. За гифтнуз нь хэд болтаарс? 8 болтаарс. За одоо тэгвэл тэгшүнс гурвалжны талбайг олохын тулд 2 катт үржүүлээ 2 туваачиж болдог. Эсвэл тэгэл 2 тал хоорондох өнцгийн синусаар үржүүлчих болно шүү дээ, тийм ээ. За энэ үлдсэн нэг өнцгийн цөмөөр залхуурж хороолъё доо. BD-г олъё. За BD-гийн квадрат тэнцүү 2 квадрат дээр 4-ийн квадратын нэмсэн маань 8-ийн квадратын тэнцүү. Өөрөөр хэлбэл 1 катт нь 4, гифтнуз нь 8, BD маань олох гэж байгаа шүү дээ, тий. За тэгвэл эндээс BD-гийн квадрат тэнцүү 8-ийн квадрат чинь 64-өөс 16 хасгаар чинь 48 буюу эндээс BD гэдэг маань язгуур гаргахаар чинь 4 язгуурын дор 3 бол таарлаа. Тэгэхээр BD маань 4 язгуурын дор 3 бол таарлаа. За тэгвэл эндээс S2-ыг олъё. S2 гэдэг маань 1 катт нь 4 язгуур дор 3-гоос хаяаллаа. Нөгөө катт нь 4 юм бол 2 туваахаар хэд бол таах нь?
8 язгуурын дор 3 гэсэн хариу гарлаа. 8 язгуурын дор 3 гэсэн хариу. За одоо S3-ыг олоход хангалттай. За S3 олохын тулд гурвалжин B, C, D гурвалжны талбайг олох хэрэгтэй болоод байгаа тий. За гэтэл энэ гурвалжин маань өөрөө адил хажууд гурвалжин байгаа учраас энэ суурь дуусгасан өнцгүүд нь хоорондоо тэнцүү. Дахиад дээрэс нь өндөр адил хажууд гурвалжны оройгоос усан өндөр медиан бисрээс давхснаа гэдгээр энэ нөгөө CF гэсэн өндөр маань бас медиан болно. Өөрөөр хэлбэл энэ BD-гийн хоёр туваачнаа гэсэн үг бол таарах нь тийм ээ. За тэгэхээр энэ маань нөгөө дөнгөж сая бид BD-г 4 язгуур 3 болсон шүү дээ. Тэгэхээр за энд нөгөө гурвалжнаа ингэж зурчих л та. Энэ маань B, C, D байгаа тийм ээ. За эндээс ингээ өндөр буулгасан байна. Энэ маань 2 язгуур 3, 2 язгуурын 3 гэдэг огтлно. Яг энэ хоёр маань адил хажууд гурвалжин байгаа тийм. За дахиад дээрэс нь энэ маань энд нэг юм өнцөг байгаа юм шүү дээ. Энэ нөгөө нэг S2 дээр байгаа тэгшинцүүд буюу B, D, E гурвалжин чинь нөгөө тэгшинц гурвалжин учраас энэ 1:30 чинь нөгөөх өнцөг 60 градус болно. Тэгэнгүүт дахиад ямар дөрвөн өнцгтэй хөвгөл B, C, D, E гэсэн энэ дөрвөн өнцгт бас тойрог тогтцсон учраас эсрэг орших өнцгүүдийн нийлбэр тэнцвүүхээр 60 градусын өнцөг дээр C орой өнцгийг яах нь нэмчвэл бас 180 гарах хэрэгтэй. Тэгвэл эндээс C орой өнцөг маань хэд гарах вэ? 120 градус гарч чинь. Тэгэхээр адил хажууд гурвалжны суурь орой өнцөг нь хэд байх нь 120 градус юм чинь яг нөгөө адил хажууд гурвалжны өндөр медиан бисрээд давхсан гэхээр энэ орой өнцөг маань 60 градусаар яах нь сална гэсэн үг таах нь. За тэгвэл одоо энэ адил хажууд гурвалжны суурь өнцөг нь хэд болчих юм бэ? 30 градус болох нь шүү дээ. Энэ нь 90 градус, энэ нь 60 болчиход байгаа юм чинь энэ ингээ 30 градус болох нь. За тэгвэл ингээ дахиад нөгөө тэгшинц гурвалжнаа ингээ салгаа зурх юм бол за энэ D орой өнцөг нь хэд вэ? 30 градус, 90 градус байх нь. Энэ маань 2 язгуурын 3. За тэгэхээр энэ хажуу талыг нь цөмөрөө 2A гэчвэл 30 градус эсрэг орших градус нь А буюу 2 дахин бага байдаг тий. Энэ нөгөө 2A байх нь шүү дээ. За ийм бол таах нь. За ингээд тэгшинцэд гурвалжны нэрээ бас пипкор өччихье. За пипкор өччихье. За энийг жоохон чүүд доошлуулчихъя. За тэгэхээр юу бол тарах вэ гэх юм бол 4A квадрат дээр квадрат нь А квадрат дээр нэмэх нь 2/3-ын квадрат чинь 12 юм байна тий. Эндээс 3A квадрат юутай тэнцүү вэ гэвэл 12-тэй тэнцүү буюу А квадрат нь 4-тэй тэнцүү. Эндээс А тэнцүү 2 гэж нэмэх хас 2-ийнхаа 2-ыг авлаа. Яг гэвэл геометри байгаа юм чинь урт юм чинь 2 авлаа. За тэгвэл одоо эндээс S3 гэдэг талбайг асуулахаар болчихлоо. S3 гэдэг талбай маань нэг S, C, F, D гэсэн гурвалжны талбайг болоод 2-оор үржүүлсэнтэй тэнцүү байх нь. C, S, F гэдэг гурвалж маань тэгшүүцэд гурвалжин байгаа. Нэг катет нь A буюу дөнгөж сая 2 голцсон. Нөгөө катет нь бол 2 язгуур дор 3-ыга 2 туваах нь. Тэгэхээр S3 маань юутай тэнцүү байх нь? 2 язгуурын дор 3 байх нь. За ингүүд нийт том 5 өнцгтэй маань том S маань S1 нь 16, S2 нь 8 язгуурын дор 3, S3 маань 2 язгуурын дор 3 гэхэр чинь том S маань юутай тэнцүү гэвэл 16 дээр нэмэх нь 10 язгуурын дор хэдүү 3-таа яах нь тэнцүү гарах нэ. 16 дээр нэмэх нь 2 язгуур дор 3-таа яах нь тэнцүү байх нь. За юм болох нь. Энэ чинь юу? Уучлаарай энд 2-оор үржүүг байсан юм шүү. За яг мартчихжээ. SCD-гийн олцоод 2-оор үржих ёстой шүү дээ. Тэгэхээр энэ маань 2-оор үржих буюу 4 язгуурын дор 3 байх нь. Тэгэхээр энэ маань 4 язгуур дор 3. За 4 язгуур дор 3 гэхээр чи энэ маань 10 язгуур дор 3 биш. 8 дээр 4 нэхэр 12 язгуурын дор 3 гарах нь шүү. За ингээ хариу маань энэ бах нэ. Манай хариу 16 дээр нэмэх нь 12 язгуурын дор 3 байх нэ. За одоо 95 дугаар бодлого руу оръё. За 95 дугаар бодлого юу вэ? Апотекс нь ийм пункт өгсөн бол за энэ гурван тохиолдолд олоорой гэсэн юм байна. За нэгдүгээрт нь за К тэнцүү хасхныг болгоно. Тэгэхээр апотекс пунктынхаа К-гийнх нь оронд нь хасхныг орлуулъя. Тэгэхээр x квадратаас хасах нь
2k гэхээр хасах 2k болчихно. Нэмэх нь болох юм байна 2x. Хасах нь хасах x нэгийн квадрат нэмэх 1 хасах 1 гэхээр нэмэх 1 нэмэх нь 3 буюу x квадратаар нэмэх нь 2x нэмэх нь хэдүү 5 болох юм байна. За тэгвэл энэ пункт параболын энэ оройтой байна гэж. За тэгэхээр оройн тэгшлийг яаж болдог вэ? Бүтэн квадрат ялгчиж болно. Эсвэл том яадаг шүү дээ. x0 тэнцүү хасах b кубах нь 2a гэдэг том. Хасах b гэдэг маань x-ийн өмнөх коэффициент. Хасах 2-ыг кубах нь a гэдэг маань ахмад гишүүн коэффициент буюу 1. Тэгэхээр хасах 1 бол таах нь. Тэгэхээр a маань хэд байх нь? Хасах 1 гарах нэ. За ингээд a нь хасах 1 гарах нэ. 1 гарах нэ. Хасах тэмдэг байгаа тий. За y0 яаж болох вэ гэвэл y0 яаж болох вэ? Одоо e под x-тэй x-ийн нуруунд нь хасах 1-ийг орлуулах нь тий. Тэгэхээр хасах 1-ийн квадрат нэмэх нь 2-ыг үржих нь хасах 1 нэмэх нь 5. За хасах 1 гадагш нэмэх 1 хасах нь 2 нэмэх нь 5 буюу хэдүү 4 гарах нь. Энэ маань манай b бол тарах нэ. За b маань хэд байх нь? Ингээд 4 гарлаа. За энд парабол байна. Энэ үед энэ завсарт хамгийн бага утга чинь. За завсарт хамгийн бага утгыг болоход яаж ялдаг вэ? Завсарын захын цэгүүд болон манай завсар маань болохоор хасах 3-аас 4-ийн оронд байгаа ш. Тэгэхээр x тэнцүү хасах 3 x тэнцүү тэг болно. Завсарт орж байгаа с жижиг цэг гэсэн. Тэгэхээр энэ параболын маань с жижигтэй цэг буюу онцгой цэг нь бол оройн цэг нь байгаа ш. Тэгэхээр оройн цэг маань бол энд манай хасах 1 гэд олцсон байгаа. Хасах 1 маань энэ завсарт орж байна. Тэгэхээр x тэнцүү хасах 1. Завсарт хамгийн бага утгалаа завсрын захын цэгүүд болно. Завсарт орж байгаа сэжээ цэгүүдээр утгуудаа бодож болно. Энэ маа гүйчлээ. За утгуудаа цөмөрө бодож олъё. За тэгэхээр y тэнцүү за хасах 3-ыг бас л дахиад нөгөө энэ пункттэй орлуулна шүү дээ. Ипотекс хасах 3-ын квадрат 9 9-өөс хасах 6 нэмэх нь 5 буюу 8. За y тэнцүү дараа нь тгийг орлуулъя. Тэг дээр нэмэх нь тэг нэмэх нь 5 буюу 5 гарах нь. За энэ хасах 1 дээрх цэг нь болохоор ойлгомжтой 4 шүү дээ тий. За эндээс харахад бол хамгийн их утгыг нь хамгийн бага утгыг нь c гэж тэмдэглэе гэсэн гэж байна. За тэгэхээр эндээс хамгийн бага утга маань ойлгомжтой 4 гарч байна. За тэгэхээр энэ маань манай юу байх нь? c байх нь. c маань хэд байх нь? 4. Энэ c гэж үчиж байгаа 4 гэж үчлээ. За хамгийн их утга маань 8 байна тий. За тэгэхээр хамгийн их утгаа болохоор яах нь d гэж тавиар гэсэн. Тэгэхээр энэ маань d маань хэд байх нь? 8 бол таарах нэ. За одоо ингээд эхний тохиолдол болчлаа. За хоёрдугаар тохиолдолд нь энэ функцийн графикийн k тэнцүү e цэгт o(x) тэнцэлт энэ цэгээр шүүрлцэн. Тэгэхээр o(x) тэнцэлтийн тэгштгэл маань юу гэдэг вэ? y тэнцүү тэг гэдэг тэгштгэл маань y тэнцүү x квадратаас хасах нь 2kx нэмэх нь k квадрат хасах нь k нэмэх нь 3 гэдэг юм маань хоорондоо шүргэлцэн. Тэгэхээр огтлцсон гэсэн үг байна. Тэр нэг цэгээр огтлцсон байна. За тэгэхээр энэ хоёрын хооронд нь y-гээр нь тэнцвүүлчүүл юу гарах вэ гэх юм бол x квадратаас хасах нь 2kx нэмэх нь k квадрат хасах нь k нэмэх нь 3 маань тэгтээ яах нь тэнцүү гарах нь. За тэгэхээр энэ маань x-ийн хувьд квадрат гэсэн учраас дискриминант нь бодож x болно тий. Гэтэл нөгөө нэг цэгээр гэсэн учраас дискриминант нь тэгтээ ямарх тэнцүү байх хэрэгтэй. За дискриминантаа болохын тулд x-ийн өмнөх коэффициент маань 2k байна тий. Хас 2k-гийн квадрат буюу 4k квадрат. Тас хасах нь 4-ийг үржих нь ахмад гишүүний өмнөх коэффициент буюу x-ийн өмнөх коэффициент маань 1 байна тий. Байхгүй байна гэдэг чинь. Тэгээд суул гишүү маань тэр чигтээ энэ бол таарах нь. За тэгэхээр юу бол таарах нь? Үржих нь k квадратаас хасах нь k нэмэх нь 3-ыгаа яах нь? Тэгтээ тэнцвүүлээд k-га болох нь. За эндээс хаалттай задлаа үржүүлчихвэл 4k квадратаас хасах нь 4k квадрат нэмэх нь 4k хасах нь 12 нь тэгтээ тэнцүү гарах нь шүү дээ. Тэнгүүт эндээс нөгөө нэг юу энэ 4k квадратууд нь хураагчаар юу болтох вэ гэх юм бол 4k квадратаас хасах нь 12 нь тэгтээ тэнцүү буюу эндээс k тэнцүү 3. За тэгэхээр манай k маань 3-таа тэнцүү эднийг шийдтэй буюу энэ маань хэд гэж өгсөн? e гэж үзье гэсэн тий. Тэгэхээр e маань 3 байх нэ. За тэгвэл тэнхлэгтэй шүргэлдэх цэгийг нь олоорой гэсэн. Шүргэлцэх цэг нь. Тэгэхээр одоо цөмөрө k-гийнхаа оронд хэдий тавина? 3-ыг тавиад y-гээ бодоод олчих л та. Тэгэх юм бол y тэнцүү. За энийгээ жоохон улаан нурччихъя тий. X-ийн оронд одоо k-гийнхаа оронд 3 тавих нь шүү дээ.
Тэгэхээр x квадратаас хасах нь k-ийн ондохоо 6x. За k-ийн ондохоор болохоор 9-9-өөс 3 хасаа 3 нэмэхэд 9 юм уу те. За ийм буюу манай бүтэн y маань ямар бүтэн квадрат гэж x-ээс хасах нь 3-ийн квадрат болчих. Тэгэхээр оройн цэг маань x тэнцүү хэд вэ гэсэн үг? 3 дээр гэсэн. Тэгэхээр оройн цэгээрээ л яана гэсэн үг. Шүргэлцэлт таараа шүү дээ хамгийн. Тэгэхээр энэ маань бол манай юу бол таа гэсэн f болно гэсэн үг байна. За тэгэхээр f маань хэд байх нь вэ? Нэмэх 3 байх нэ. За ингээд 2 дугаар тохиолдол болчихлоо. За одоо 3 дугаар тохиолдлыг бодъё. За 3 дугаар тохиолдолд нь энэ функцийн графикийг x тэнхлэгийн дагуу, бүр ox тэнхлэгийн дагуу 3 нэгжээр зүүн тийш гэж байна. За тэгэхээр хасах 3 нэгж зөөсөн гэсэн үг таахан тий. За дараа нь y тэнхлэгийн дагуу g нэгжээр, o тэнхлэгийн дагуу g нэгжээр дээш зөөсөн гэж. Тэгэхээр g маань нэмэх байх нь тий. Тэгвэл ийм функц үүссэн гэж. За ямар функц үүссэн гэж. Y тэнцүү x квадратаас хасах нь 4x нэмэх нь 3 функцийн график гарсах бол h тэнцүү k байна гэж. За тэгэхээр эндээс бүтэн квадрат ялгачих. Зөөлт хийхэд бол бүтэн квадрат ялгуул амархан санагддаг. Тэгэхээр x-ээс хасах нь 2-ийн квадрат маань бүтэн квадрат ялгуул x-ээс хасах нь 2-ийн квадрат чинь x квадрат хасах 4x нэмэх нь 4 буюу 1 илүү гараад байна. Тэгэхээр хасах нь 1 гэдэг. За ингээд бүтэн квадрат гарч. За тэгэхээр бүтэн квадрат ялгарсны маань энэ x-ээс хасаж байгаа маань манай x0 энэ маань нөгөө x0 буюу оройн цэг нь энэ маань болохоор яах нь манай y0 буюу бас оройн цэгийн маань y0 нь байдаг тийм ээ энэ бүтэн квадрат. За энэ бол нэг илүү мэдлэг болохоор хэлж байна. За одоо энэ маань болохоор y тэнхлэгийн дагуу g нэгж дээш зөөсөн гэсэн g-г нэмж өгсөн гэсэн үг байхгүй нэмээд гарцсан байгаа юм гэсэн. За тэгвэл хамгийн сүүлээс нь эхлээд цөмөрө хувиргаж үзье л да. За тэгэхээр юу бол таах вэ? Хамгийн сүүлийнх нь бол y тэнхлэгийн дагуу g нэгжээр яах нь зөөсөн гэдэг. Тэгэхээр яах вэ гэвэл одоо ари өөр нэг зөвч y тэнхлэгийн дагуу явуулсан бол y1 тэнцүү x-ээс хасах нь 2-ийн квадратаас хасах нь 1-ийг g-г хасаад өгч. Нөгөө шинэ анхны функц гарах гэдэг байгаа байхгүй. За дараа нь x тэнхлэгийн дагуу хасах 3 нэгжээр зүүн хасах 3 нэгжээр зөөсөн гэж. Зүүн тийш гэрч хасах 3 тий. Тэгэхээр ox тэнхлэгээс 3-ыг хасах 3-ыг хасаж өгсөн буюу яана гэсэн үг нэмээд өгсөн байгаа гэсэн. Тэгэхээр эсрэгээр нь бид нар яана гэсэн үг y-ийн 2 нь x-ээс хасах нь 2-оос хасах 3-ыг аль хэдийн яах нь нэмэх 3 хасах 3-ыг хасах нь 3 буюу нэмэх 3-ыг аль хэдийн нэмээд өгсөн байгаа гэж ойлгох байхгүй юу. За тэгэхээр нэмээд өгсөн байсан чинь одоо буцаахаар эргүүлээд яаж өгөх ёстой. Баруун тийш 3 гэж 3-ыг хасч өгөх ёстой болтой. Тэгэхээр одоо манайх энэ маань 3 нэмэгдсэн байгаа гэж үзээд эргүүлээ 3 хасч өгнө. Хасах нь 1, хасах нь g болтой. За тэгвэл манай анхны функц маань ямар тэгвэл x-ээс хасах нь 5-ийн квадратаас хасах нь 1 g болтой. Энэ анхны функц чинь ямар функцтэй тэнцүү байх вэ? Бүр анх өгсөн энэ функцтэй ямар тэнцүү байх нь шүү дээ. За тэгэхээр энэ хоёр маань хоорондоо тэнцүү гэж үзье. Өөрөөр хэлбэл энийгээ юутай тэнцүү гэсэн үг вэ? X квадратаас хасах нь 2kx нэмэх нь k квадрат хасах нь k нэмэх нь 3-та ямар гэсэн үг вэ? Нэмэх нь 3-та ямар тэнцүү гэсэн үг. Тэгэхээр одоо энэ хоёрыг задлчих. За эхнийхээгээ задлангууд ч юу бол таарах нь бүтэн квадратаа задлангууд x квадратаас хасах нь 10x нэмэх нь 25-аас 1 хасахаар 24-өөс хасах нь g маань юутай тэнцүү? x квадратаас хасах нь 2k x нэмэх нь k квадратаас хасах нь k нэмэх нь 3-та тэнцүү гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл одоо энэ маань юу гэсэн үг вэ? X-ийн квадратууд хоорондоо яах нь тэнцүү байна. Дахиад тэгвэл x-ийн өмнөх коэффициентүүд хоорондоо тэнцүү байна. Тэгэхээр эндээс юу бол таарах вэ гэвэл 10 тэнцүү 2k буюу эндээс k тэнцүү хэд вэ? 5 болчихлоо. Тэгэхээр энэ маань h байх нь. Манай h маань 5 гарчлаа. За одоо дараагийн тохиолдол нь юу байх вэ гэвэл сул гишүүн буюу 24-өөс хасах нь g маань k квадратыг нэмэх нь 3k-д нэмэх нь тэтэ тэнцүү. Тэгэхээр юу болвол 24-өөс хасах нь g тэнцүү k маань 5 болтсон юм чинь 25 дээр нэмэх нь хасах нь 5 нэмэх нь 3 буюу эндээс 24-өөс хасах нь g чинь
23 та тэнцүү буюу эндээс G тэнцүү хэд байна гэсэн үг. G-г хойшоо дуршаа оруулж 1 үү. За тэгэхээр ингээд манай G маань хэд байна гэсэн үг. 1 бол таах нэ. За ингээ 95 дахь бодлого маань ингээд дуусах нэ. За одоо 96 дугаар бодлого руугаа цөмөрөө оръё. Бүх хэрэмгүүдийн нийлбэр нь 36 байх тэгшүнцөд параллел хэвтийн урт өргөн нь ийм байна гэсэн. За тэгшүнцөд параллел хэвт гэж ямар дүрсийг хэлдэг вэ гэвэл нэг юм байшин шиг ингээд шүдэнсний арцх шиг ийм хэлбэртэй. Ийм их дүрсийг хэлдэг байна ш тэ. За бүх хэрэмг нь их нийлбэр гэхээр чи хэдэн янзын хэрэмг байх вэ гэвэл өргөн урт өндөр гэсэн үг байна. Гэтэл нөгөө ингэсэн чинь урт нь өргөнөөс 2 дахин өргөний 1 хэсэгчүүл урт нь 2x болчихно. Өндөр нь ийг наашигч. За тэгэхээр хэдэн ширхэг өндөр байх вэ гэвэл одоо ингээд 1 2 3 4 өндөр байна тий. Бас 4 өндөр 4 урт байгаа тий. Тэгэхээр юу болох вэ? Өргөн дээр уртаа нэмээд өндрөө нэмээд 4-өөр үржүүлэх юм бол хэд бүх хэрэмгийн нийлбэр гарах буюу 36 таа яах нь тэнцүү болтойх нь. За тэгвэл нэгдүгээрт нь урт өргөн өндрийн нийлбэр нь хэд гэж байна? А байна гэж. За тэгэхээр энэний бид нар олсон юм шууд эмхтгчүүд ойлгомжтой хэд болох вэ? 3x дээр нэмэх нь a-шига энэний хоёр талыг ингээд 4 тоочих. Тэгэхээр 3x дээр нэмэх нь a шин 9-тэй тэнцүү буюу манай а маань хэд вэ гэсэн үг? 9 гарлаа гэсэн үг. За ингээд цөмөрө а-га олчлоо тий. За одоо дараагийн тохиолдолд 2 дугаар тохиолдолд нь өргөнийг x гээд эзлэхүүнийг x-ээр илэрхийлбэл гэсэн байна. За тэгвэл эзлэхүүнийг яаж олдог вэ гэвэл өргөнийг уртаар үржүүлээд өндрөөр үржүүлж болдог. За тэгэхээр 2x-ийн квадратыг үржих нь h болчихлоо. За тэгвэл өндрөө яаж x-ээр илэрхийлэх вэ? Бид нар дөнгөж сая урт өргөн өндрийн нийлбэр 9 гэ олцсон ш. Тэндээсээ өндрөө олчих. Тэгэхээр h тэнцүү 9-өөс хасах нь 3x болж байна. За одоо олсон h-ийг орлуулчихвал 2x квадратыг үржих нь 9-өөс хасах нь 3x буюу за v тэнцүү ижилтгүүний хаалтаа задлаа үржүүлэнгүүт 18x квадратаас хасах нь хэд вэ? 6x-ийн куб бол таах нь. За одоо эндээс тэгвэл юу бол таах нь? BC маань 18 бол таарч байна. D маань хэд вэ? 6 бол таарч байна тийм ээ. За эндээс BC маань хэд байх нь? 18 D маань 6 бол таах нэ. За ингээд 2 дугаар тохиолдолд цөмөр бодчихлоо тий. За энд юм үлдсэн байна тий. Энд x нь тгээс y-ийн хооронд байна гэж. Тэгэхээр x маань бол өргөн шүү дээ. Өргөн юм чинь мэдээж хэрэг яах нь тгээс яах нь x маань бол их байх нь тодорхой. Тгээс x маань бол яах нь их байх нь тодорхой байна. А гэтэл нөгөө нэг энд бас нэг юм байгаа шүү дээ. Энд өндөр маань 9-өөс хасах нь 3x байгаа байхгүй. Энд ч бас өндөр юм чинь тгээс ямар ах хэвээр их байх хэвээр. Тэгэхээр эндээс юу гарч ирэх вэ гэвэл 3x хойш оруулчвал 9 нь 3x-ээс их бага буюу их буюу 2-3 тоочвол x маань 3-аас бага болчих. Тэгэхээр манай 3 x маань тгээс 3-ын хооронд буюу энэ y маань хэд вэ гэсэн үг вэ? Y маань 3 байна гэсэн үг байна. Тэгэхээр y маань 3. За ингээд y маань 3 гэдгийг яах вэ? Олчлоо тийм ээ цөмөрөө. За дараагийн тохиолдолд 3 дугаарт нь эзэлхүүнийг уламжлалаар шинжилж x тэнцүү f байх хамгийн их утга нь юм байна гэж байна. За тэгэхээр уламжлалаар тэмдэглэхэд бол манай v-ээс уламжлал авчих нь шүү. Тэгэхээр v' тэнцүү 18x квадрат уламжлахаар зэргийн урд нь зэргээс нь 36x-ээс хасах нь 18x-ийн квадратад ихтэй тэнцвүүлж байна. За эндээс 18x-ийн хаалтаас гаргачвал 2-оос хасах нь x нь тэгтээ тэнцүү буюу эндээс x тэнцүүтийг x тэнцүү 2 гэсэн 2 хариу гарна. Тэгэхээр тэг нь бол манай хариугаас яах нь биш шүү дээ. Урт юм чинь. Тэгэхээр x тэнцүү тэг буюу энэ маань манай юу болчихно гэсэн үг. F гэсэн тоо маань болчихно. За тэгвэл эзэлхүүний хамгийн их утга чинь энэ бол ойлгомжтой нөгөө доош харсан парабол учраас уламжлал маань x тэнцүү 2 гэдэг маань бол яах нь максимум цэг нь бол дарж байгаа тий. За тэгэхээр v тэнцүү уламжлалаар ер нь шинжилсэн ч тийм юм уу дөө. За тэг 2 гэр уламжлалын график маань x квадратын өмнөх коэффициент маань хасах байгаа учраас доош харсан парабол доош харсан хэсгэнд нэмэхэд энэ хасах гэхээр чинь энд өсөөд энд буурсан байна. Тэгэхээр энэ маань бол максимум цэг болчихно тий. За тэгэхээр x-ийн хооронд одоо 2-ыг орлуулъя. Тэгэхээр 18-ыг үржих нь 2-ын квадрат хасах нь 6-ыг үржих нь 2-ын куб буюу 18 чинь
18-ыг үржих нь 4 хасах нь 2-ыг 6-ыг 8-аар үржүүлэх юм байна тий. За тэгэхээр ингэхээр хэд гарт тарах нь манай эзэл хүн маань за энэ амархан үржүүлээ тийм ээ. 68 за 24 гарч байгаа юм байна тий. Тэгэхээр манай юу GH маань 24 гарт тарах нэ. За ингээд 96 дугаар бодлого ингэж яах нь бодлоо. За одоо 97 дугаар бодлого руу оръё. За энэ пирамидын ABC суурь нь 5. За энийг 5 гэчээ. За энэ нь 5. Энэ нь 12, 13 гэсэн урттай байв гэж суурь нь. За пирамидын хажуу тас бүр суурьтайгаа ижил өнцөг үссэн. Суурьтайгаа энэ яаж байна? Суурьтайгаа ижил өнцөг 60 градус үсгээд байна тий. Энэ маш чухал өгүүлбэр байна. За тэгвэл нэгдүгээрт нь ABC гурвалжны талбайг олоорой гэж байна. За тэгэхээр гурвалжны 3 тал мэдэгдэж байхад героны томьёо байдаг. Герондож бас болно. Энэ хамгийн их талын квадрат нь баг хоёрын талын квадратуудын нийлбэрт тэнцүү байна. 144 дээр 25-169 болоод 13 квадрат байх нь шүү дээ. Тэгэхээр эн чинь ямар гурвалж мэн гэсэн үг. Тэгшүнцэд гурвалж мэн гэсэн үг. Тэгэхээр тэгшүнцэд гурвалжны талбай буюу ABC гурвалжны талбайны яг үл баг хоёр мэдээж кат болно. Катуудын үр дүрийг хоёрт хуваачих нь. Тэгэхээр 30 гарах нь. Тэгэхээр манай юу маань энэ одоо ингэж батлаад яаж байгаа юм бол та. За AB маань хэдүү 30 байх нэ. AB маань 30 байх нэ. За ингэ нэгдүгээрх олчлаа. За хоёрдугаарт нь ABC гурвалжинд багцсан тойргийн радиус нь юм байна. Тэгэхээр тэгшин гурвалжинд багцсан тойргийн радиусыг олохын тулд талбай номыг нь ашиглая. Гурвалжны талбайг олохдоо сая бид нар бол 2 катын үжир 2 хуваацлаа. Бас периметрийн хагасыг багцсан тойргийн радиусаар үржүүлсэн тэнцүү байдаг. Энэ маань бас адилхан 30 байна гэсэн шүү. Тэгэхээр периметрийн хагас гэж юу гэвэл эргэн тойрны уртуудын нийлбэрийг 2 тууна гэсэн үг байна. Тэгэхээр 13 25 30 гэ 15. Тэгэхээр эндээс 15-ыг үржих нь эр чинь 30 буюу эндээс эр маань 2 байх нэ. Тэгэхээр C буюу манай багцсан тойргийн радиус маань энэ ч одоо яагаад дандаа ингэж үчихэд байна. Эндээс багцсан тойргийн радиус маань 2 байх нэ. За тэгэхээр манай C маань 2-той тэнцүү байх нь. За 3 дугаарт нь пирамидын бүтэн гадаргуун талбайг ягараа гэж байна. Ийм байна гэж. За тэгэхээр энэ хайгуу чухал юм байгаа. Манайх анхаарал татсансараа. За энэ бол юу гэхгүй вэ? Хажуу тас бүр нь суурьтайгаа 60 градусын өнцөг үүсгэнэ гэж. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ суурьтайгаа өнцөг үүсгээд байна гэдэг чинь одоо энэ проекцны гэсэн үг байхгүй. Одоо энэ O гэдэг маань бол багцсан тойргийн радиус. Хажуу пирамидын хажуу тас бүр суурьтайгаа ижил өнцөг үүсгэжээвэл пирамидын өндөр нь багцсан тойргийн төв дээр яах нь байдаг. Пирамидын өндөр маань багцсан тойргийн төв дээр яах нь байна. За тэгвэл багцсан тойргийн төвөөс энэ юу хүртэлх энэ хажуу гадаргуун талбай нь болох багцсан тойргийн энэ төвөөрөө ингээд хажуу талтайгаа орчвол ингээд 3 янзын юм гурвалжинд яах нь хуваагдана. За ямар 3 янзын гурвалжинд хуваагддаг гэвэл ийм 3 янзын гурвалжинд хуваагдж. Энэ 3 гурвалжин маань ямар учиртай 3 гурвалжин бэ гэх юм бол нөгөө нэг хажуу гадаргуун хажуу талсуудын проекц бол таарч байгаа байхгүй. Тэгэхээр ямар юм байдаг гэх юм бол ямарваа нэгэн юмны проекц маань юу байдаг вэ? Их талбай их функцийн нөгөө нэг талбайтайгаа их талсын талбайгаа косинус хоорондох өнцгийнх нь косинусаар үржүүлвэл проекцийн талбай яах нь гардаг гэсэн юм том яах. Тэгвэл одоо бид нарт проекцийн талбай байгаа юм чинь их буюу хажуу талсын талбайг яаж болох вэ? Хажуу гадаргуун талбайгаа яаж болох вэ? Суурийн талбайгаа хоорондох өнцгийнх нь косинусад яачихна гэсэн үг. Хуваачна гэсэн үг. Энэ томьёог ашиглая. Энэ хамаагүй амар агш бодно. За тэгэхээр суурийн талбай маань 30. За косинус хэдэн градус? 60 градус чи одоо хэд вэ гэсэн үг. Энэ одоо за орчлаа. Косинус 60 градус маань 2-1 байх нь. Тэгэхээр хажуу гадаргуун талбай маань 60 байх нь. За тэгвэл бүтэн гадаргуун талбай маань юутай тэнцүү вэ гэх юм бол юу бол таарах нь? Суурийн талбай 30 дээр хажуу талсын талбай 60-ыг яах нь? Нэмээд 90 болох нэ. За эндээс D маань
9 гарах нэ. За ингээд D маань 9 гарах нэ. За ингээд 3 дугаарх маань болчлаа. Одоо 4-дүгээрт нь пирамидын эзлэхүүнийг олоорой гэж. За эзлэхүүнийг яаж болдог вэ гэх юм бол суурийн талбайг өндрөөр үржүүлээд 3 туваадаг. Суурийн талбай маань бол 30 байгаа. Тэрийг өндрөөр үржүүлээд 3 туваахаар 10 ааш гарсан. Тэгэхээр ааш маань юу вэ гэсэн асуудал гарч эхэлнэ. За тэгэхээр пирамидын өндөр маань ааш маань энд нэг юм гурвалжин явж байгаа. Цаардаа энэ пирамидын өндөр SO энэ OE маань бол нэг багцсан тойргийн радиус шүү дээ. Яг шүргэж байгаа цэг маань. За тэгвэл энд нэг юм тэгшинцүүд гурвалжин яах нь үүсэж байна. За ямар тэгшинц гурвалжин бол SOD гэсэн гурвалжин маань энэ гурвалжин маань хэдэн градус 60 градустай энэ тэгшинц гурвалжин. Энэ нь бол дөнгөж сая бид нар олцсон багцсан тойргийн радиус буюу 2G олцсон байгаа. Энэ манай ааш байгаа. За тэгэхээр эндээс бол юу танксын арчаар биччихвэл юу болох вэ? Танкс 60 градус гэдэг манитод тэнцвэл эсрэг катыг насан каттай харьцуулж байгаа. Тэгэхээр танкс 60 чинь язгуур дор 3 юм чинь аашиг хуваах нь 2 гэдгээс ааш нь 2 язгуурын дор хэдүү 3 болчихлоо. За тэгвэл эзлэхүүнээ олъё. 10-га 2 язгуур дор 3-аар үржихээр 20 язгуурын дор хэдүү 3 болох нь. За тэгвэл энэ маань юутай тэнцвэл FGH буюу манай FG маань 20 H маань хэд байх нь 3 гарах нэ. За ингээ 97 дугаар бодлого маань боллоо. За 98 дугаар бодлого харъя. За тойрогт багтсан ABC 4 үнцэгтийн AB нь 3, BC нь 8, CD нь 5, B оройдох өнцөг маань 60 градус байв. Тойргийн радиус бол 4 үнцэг талбай утраа. За нэгдүгürt нь AC талын уртыг косинусын теорем олно гэж. За AC талыг цөмөрө тэгвэл энэ талыгаа цөмөрө X гэж байна. За тэгвэл X-ийн квадрат тэнцүү хоёр талын квадратуудын нийлбэрээс хоёр талыг 2 дахин авсан үржүүрийг хоорондох өнцгийн косинусаар үржүүлнэ гэсэн косинусын теорем бичлээ. Тэгэхээр эндээс x квадрат тэнцүү 9 дээр нэмэх нь хэд вэ? 64 хасах нь 2-ын хүчин 3 хүчин 8 косинус 60 чинь 2-ны 1 гэхээр энэ хоёр хураагчих юм байна. Тэгэхээр 9 дээр 64-ийг нэмээд хасах нь 24-ийг хасах юм байна. Тэгэхээр 49 гарч байна. Эндээс x квадрат маань хэд вэ? 49-тэй тэнцүү гэдгээс x тэнцүү хэд вэ? Нэмэх хасах 7 буюу геометрийн чинь 7-ыг авчих. Тэгэхээр эндээс юу байх вэ гэвэл а маань хэд вэ гэсэн үг 7 байна гэсэн үг. За ингээд нэгдүгээр а-г нь олчлоо. Энэ а маань 7. За синусын теоремоор тойргийн радиусыг олвол гэж байна. За синусын теорем чи яаж өгвөл AC-г юунд хуваасан нь? Синус 60-д хуваасан нь багцсан тойргийн радиусыг 2 дахин авсан үчтэй зүг. Тэгэхээр AC-гээ дөнгөж сая дээр x буюу 7-г олчлоо шүү. Тэгэхээр синус 60 маань хэд вэ гэвэл язгуур дор 3-ыг хуваах нь 2, тэнцүү 2-ээр тэнцүү гэдэг. За эндээс юу болох вэ гэвэл 2 маань дээшээ орж үржигдэхээр хэд вэ? 14-ийг хуваах нь язгуур дор 3 чинь 2-ээртэй тэнцүү буюу эндээс радиус маань юутай тэнцүү гэвэл 2 тураач чинь 7 хуваах нь язгуур дор 3 буюу 90 астнаас чөлөөч язгуур дор 3-аар үржүүлээ хаагаад өгчихвөл хуваарьдах юу маань яах нь солигдоод энэ арчигдаагүй. Хуваар нь 3 7 язгуурын дор 3 бол таарах нь. Тэгэхээр эндээс юу бол таарах вэ гэвэл B маань ийм байх учраас B маань эндээс ойлгомжтой 7 байх нэ. Ингээ B маань 7 байх нь. За ингээд нэгдүгээрх нь болсон. За цаашаа одоо цөмөр юу руу гарыг? 2 дугаарх руу гарыг. За ADC гэдэг маань доод гурвалжин байна тий. AD талын уртыг C гэе гэж. Тэгэхээр энийг C гэсэн юм шүү дээ. Энийг C гэсэн юм байна. За тэгвэл C-г олъё. Тэгэхээр энд бас л нөгөө дөрвөн үнцгчийн чанар байгаа өмнө хэлсэн. Тойрогт тагцсан дөрвөн үнцэг мөн эсрэг орчих үнцгүүдийн нийлбэр 180 байдаг. Тэгэхээр энэ 60 юм чинь энэ нь хэд вэ гэсэн үг? 120 градус. Тэгэхээр энэ дээр бас л мөн адил косинусын теорем бичиж. Тэгэхээр x квадрат тэнцүү c квадрат дээр нэмэх нь 5-ын квадратаас хасах нь 2-ыг үржих нь c үржих нь 5 үржих нь косинус 120 гэдээ олчих. Гэтэл x квадрат маань энд бол 49 гээд дээр цөмөр ингээ олцсон шүү дээ. За энийг олчих. Тэгэхээр хэд вэ? 49-өөс хас тэнцүү c квадратаар нэмэх нь 25. За косинус 120 маань болохоор хэд вэ? Хасах 2-ны 1 гэхээр чинь нэмэх
2-ны 2 тураагаад 5c болчих юм шүү дээ. За эндээс юу бол тарах вэ? C квадрат дээр нэмэх нь 5c тэнцүү 49 өгшөө оруулга хасах нь 24. За тэгэхээр энэ маань хасах нь 24 бол тарах нь тий. Тэнцүүтийг. За дискриминантаа бодъё. 25-аас хасах нь нэмэх нь 4 ийг үржих нь 24 бол тарах нь тий. Эндээс дискриминант маань хэд вэ? 25 дээр нэмэх нь 16 96 бол тарах нь тий. 96 дээр 25-ыг нэмэхээр чинь 121. Тэгэхээр C маань хасах 5 дээр нэмж хасах 11-ийг хуваах нь 2 буюу хасах нь манай хариу биш. Тэгэхээр C1 нь 6 3. Ингээд C маань хэд бол таарах вэ? 3 бол таарлаа. За ингээд C-ийн 3. За ингээд 2 дугаарх нь болчлоо. За хамгийн сүүлийнх нь буюу 3. За эндээс 2 ихсэн билүү? Эндээс 2 ихсэн, эндээс 1 ихсэн тий. За 3 дугаарт нь болохоор энэ үнцгтийн 4 үнцгийн талбайг олвол гэж байна. За S A B C гурвалжны талбай маань хэдвэ гэвэл 2 тал хоорондох үнцгийн синусаар үржүүлэхэд гурвалжны талбай гардаг. 2-т байхад тий. За тэгэхээр синус 60 маань л язгуур дээр 3-ыг хуваах нь 2 буюу 3-ыг үржих нь 8, язгуур дээр 3-ыг хуваах нь 4 бол таарлаа тий. 2 эрт. Эндээ хураагдчихвал 6 язгуурын дээр 3 буюу эндээс энэ D-ийг юу гэсэн чинь D маань хэд вэ гэсэн үг. D маань 3 бол тарах нэ. За одоо дараа нь S A D C гэж байна. Энийг бас саяны дээдлийн томьёо ёсоор C олсон C буюу 3-ыгаа 5-аар үржүүлээ. Хоорондох үнцгийн синус 120-оор үржүүлээд 2-т бооч. Синус 120 чинь болохоор чинь язгуур дээр 3-ыг хуваах нь 2 буюу 15 язгуурын дээр 3-ыг хуваах нь 4 бол таарч. Эндээс юу бол тарах вэ гэвэл нөгөө эндээс юу бол тарах вэ гэвэл 4 үнцгийн талбай маань саяны 6 язгуур дээр 3 дээрээ 15 язгуурын дээр 3-ыг хуваах нь 4-өө нэмээ. Ижил хуваар 4 өгчөө чинь 24 дээр 25-ыг 15-ыг нэмэхээр 39. 39 язгуурын дээр 3-ыг хуваах нь 4 гарлаа. За тэгэхээр эндээс манай EF маань 39 гарах нэ. EF маань 39 гарлаа. За ингээд 99 дугаар одлого руу оръё. За 99 дугаар одлого маань энэ функцийн уламжлалаар шинжилье гэж байна. За уламжлал авбал ийм болно гэж байна. За тэгвэл одоо энэ функцээс цөмөр уламжлал авъя. За тэгвэл юу болох вэ? Y' тэнцүү. За зэргийн урд нь үчгээр 3-ны 1 маань 3-аар удаад x квадрат болчихно. Хасах нь 5x нэмэх нь 4 болох нь. За энэ маань юутай тэнцүү? Энэ маань За энэ маань манай энтэй тэнцүү буюу эндээс А маань хэдгэн гэсэн үг 5 гэж болчихлоо. За одоо энэ сэжигчээ цэгээ олъё гэж. За тэгэхээр сэжигчээ цэг яаж бодвол уламжлалаа тэгтээ тэнцүүлээд яах нь олчдөг. Эндээс x1 x2 маань юу гарах вэ гэвэл 5 дээр нэмж асууд дискриминант маань 25-аас 16-аас 9 үү тий. 9-с ч 3 гарах юм биш шүү. 3-ыг 2-т хуваахаар 4 1 гэсэн хариу гарлаа. За тэгэнгүүт энд маань аль нь B аль нь C вэ гэд үзсэн чинь яг нь B нь бага байна шүү гэж. Тэгэхээр B маань 1 C маань хэд байх нь 4 гартайх нэ. B маань 1 B C маань ингэ болчихлоо. За одоо дараачих нь энэ 1-р хнээс нь тий. За 2-дугаарт нь юу авах вэ гэх юм бол энэ дээрх сэжигтэй цэгүүд дээрх утгуудаа бодож олно гэж байна. Энэ хойноотой болчих. За утгуудаа яаж бодож олох вэ гэх юм бол за одоо Y1 гэдэг чинь юу бол тарах нь. За 1-ийг аваад үзье тий. За Y1 нэгийг аваад энэ дээдлийн анхны бүкс дээр орлуулад үзье. Тэгэхээр 3-ны 1 дээр нэмэх нь 2-ны биш ээ. Хасах байсан биш. Хасах нь 2-ны 5 нэмэх нь 4 нэмэх нь 6-ны 7 юу. Ижил хөрөнд 3-ыг энд 2-ыг өгчихв. Тэгэхээр хэд 6-ны 2-оос 2 дээр
7 нэмэхэд 9 9-өөс 15-ыг асгаж хасах 6. Хасах 6 дээр хасах 6 гэдэг чинь хасах 6 нэмэх нь 4. Тэгэхээр энэхээр чи 3 гарчих уу. Тэгэхээр D маань хэд вэ гэсэн үг? 3 юм байх нэ. За ингээд D маань 3. Тэгэхээр нэг нөгөөх нь бол ойлгомжтой. Y2 нь бол ойлгомжтой. Нөгөө энд бодод өгсөн биш 1.5. Тэгэхээр Y2 маань 1.1 хасах 1.5 байх нь. За ингээ 2 болчлаа. За 3 дугаарт нь за энэ функцийг K тэнцүү энэ K гэдэг тоотой яах нь тэнцүүлсэн бол ялгаатай 3 шиштэй байна гэж. Тэгэхээр K болох нь тий. За тэгэхээр одоо ингээд шугамаа ингээд зураад үзэх юм бол энэ шулуун яг ингээд дайруулаад татах юм бол одоо энд ингээд 1 2 3 цэг байгаа байхгүй. Харин ингээ яг оройн цэг ингээд дайруулаад татах юм бол ингээд хідэн цэг өгөх нь 2 цэгээр тагтаа. Оройн цэгээс дээш доошоо ингээд онцгой цэгүүдээс огтлох юм бол ерөөсөө нэгэн цэгээр л яана гэсэн огтлоод. Тэгэхээр яг 3 байхын тулд одоо яг хаана байх вэ гэх бол манай хариу маань энэ D-гээс хасах 1.5-ийн хооронд байх хэрэгтэй бол таарч байгаа байхгүй. K маань бол Y гэсэн. Тэгэхээр манай D маань бол 3, нөгөөх маань бол хасах 1.5 байгаа юм шүү дээ. Тэгэхээр эндээс юу бол та хасах 1.5 жингийн утгаар шүүжүүлэхээр 2-ны 3-аас K маань 2-ны 3-аас 3-ын хооронд байх буюу эндээс G маань хэд вэ гэсэн үг? 3. F маань хэд вэ гэсэн үг? 2 бол тарах нэ. За ингээ F-чиг олчлоо. За хамгийн сүүлийн бодлого. За 100 дугаар бодлого байх нь тий. За 100 дугаар бодлого нь энэ функцийн за нэг жоохон дээш зүүч. За энэ функцийн тодорхойлох мужи гэж чинь. За тэгээ нэгдүгüүрт нь тодорхойлох мужи гэдэг чинь боторгой өөр тэгтэн тэнцэхгүй. X-ээс нь 3-аар тэгтэн тэнцэхгүй гэдгээс X нь 3-тай яах нь тэнцэхгүй. Эндээс манай А маань хэд вэ гэсэн үг? 3 бол таах нь. За 2 дугаарт нь X наата тэнцэхгүй буюу 3-таа тэнцэхгүй үед функцийн уруу функц нь E pod иштрээ хасах нэг зэрэгтэй юм байх юм бол E pod 5 нь B-тэй тэнцүү байна гэж. Тэнгүүд E pod B нь уруу функцийн B нь C-тэй тэнцүү байна гэсэн юм байна. За тэгэхээр эндээс юу гэж хэлэх вэ? E pod X функцийн оронд ямарсан 5 орлуулах юм байна. За 5 орлуулах чи 2 5-ийн 10-аас хасах нь 4 гэхээр чинь 6. 5-аас 3-ыг хасгаар чинь 2, 6-ыг 2-т 3. За тэгэхээр энэ маань B маань хэд вэ гэсэн үг? 3 бол таарлаа. Энэ одоо энэ яг ингэж тавихаар болохгүй гадах юм. За B маань 3. За энд нэг уруу болон нөгөө их функцийн хоорондын холбоо байдаг. Яа тэгвэл утгын муж, тодорхойлох муж хоёр нь байрны солигддог. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ? Энэ B маань энд X болж очисон бол анхны функцийн маань X маань энд Y болж очино гэж байгаа байхгүй. Тэгэхээр эндээс C-гээ бол шууд олчиж болно. C маань хэд вэ гэсэн үг вэ? C маань одоо нэг 5-ыг тавихад 3 гарч байгаа юм чинь тэгвэл 3-ыг уртхын мужид авахад нөгөөх нь 5 гарах нь. Тэгэхээр эндээс C тэнцүү 5 гэж шууд хэлчихэж яах нь болох нь. За ингээд манай C маань олцчихлаа. За 3 дугаар тохиолдол нь уруу функцийг олноороо гэж чинь. За олох юм байна л та. Тэгэхээр Y тэнцүү 2x-ээс хасах нь 4-ийг хуваах нь x-ээс нь 3. Уруу функцийг олохдоо эхлээд x, y-ийн байрыг яах нь сольж үчдэг. За тэгэхээр x тэнцүү 2y-ээс хасах нь 4-ийг хуваах нь x-ээс хасах нь 3 буюу биш x-ийн байр болох энэ y болчих шүү дээ. За пропорцоор үржүүлчих чинь. Тэгэхээр y x-ээс хасах нь 3x тэнцүү 2y хасах нь 5 буюу уршаа оруулаад y-ийг ялгачих юм бол x-ээс хасах нь 2-ыг үржих нь 3x дээрээс хасах нь 5 буюу y тэнцүү 3x-ээс хасах нь 5-ыг хуваах нь x-ээс хасах нь хэд 2. За энэ бол манай ямар функц бол тарах нь? Уруу функц болох нэ. E pod x бол тарах нь тий. За энэ маань тэгэхээр юутай тэнцүү байгаа вэ? Энэ D-тэй тэнцүү байгаа шүү. Тэгэхээр эндээс D маань хэд болж чадаар чинь 3-г гарч юу? D маань 3. За энд нэг юм зөрчиж тэр 5 яагаад 5 болчих вэ гэвэл би энд өөрөө алдсан шүү дээ. Яг энэ дээр 5 гэд бичиж явчих. Энэ чинь 4 байсан юм биш таахнасаа. Тэгээд 4 гэж бичихгүй. Тэгээд 5
За ингээд харин энэний маань утгын муж маань e под x утгын муж маань иймтэй тэнцэхгүй байна гэж. Тэгэхээр энд ямар юм гараад ирвэл энд нэг юм байгаа байхгүй. Энэ y-гээс хасах нь 3 нь тгээс ялгаатай үг нь мэдэхгүй гэж би өөрчүүл явсан тий. Тэгэхээр эндээс y-гээс хасах нь 3 маань тэгтээ ялгаатай буюу y нь хэдээс ялгаатай? 3-аас ялгаатай бол таарах байхгүй. Тэгэхээр эндээс e пункт e гэдэг тоо маань 3 бол таарах нь. 3. E маань хэд бол таарах нь? 3 бол таарах нэ. 3 мөн биз дээ тий. Энд бас балтцсан байж шүү дээ. За хасчих юм аа хуучлаарай. Би бурууг нь юу ачдаг болчих. Энд чи нөгөө утгын уруу өгсөн болох учраас энэ y-гээс хасах нь юу байсан? Энд нэг хуваах юм болсон шүү дээ. Энэ тий. Энэ x-ээс хасах нь 2-т хувааж байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань x-ээс хасах нь 2-т хувааж байгаа. Энэ маань тгээс ямар яах? Ялгаатай байх хэрэгтэй байхгүй. Тог тгийд хувааж болохгүй шүү дээ. Тэгэхээр эндээс x нь 2-оос ялгаатай. Тэгэхээр уруу функцийн нь x нь 2-оос ялгаатай нэг чинь анхны функцийн маань y нь 2-оос ялгаатай гэсэн үг. Тэгэхээр эндээс y маань 2 буюу хасах хязгааргүйгээс 2 орохгүй, нэгдэл 2 орохгүйгаас нэмэх хязгааргүй гэж анхны функцийн маань утгын муж нь юм байх болно гэсэн үг л таах. За ингээ 3 дахь нь болсон. За одоо 4 дугаар хувь тий. e под x уруу функц 2-ын графикуудын огтлын цэгийг ийм байна. За огтлын цэг нь болох юм. За өөрөөр хэлбэл y тэнцүү 2x-ээс хасах нь 4 ба x-ээс хасах нь 3 ба нөгөөх нь y тэнцүү 3x-ээс хасах нь 4-ийг хуваах нь x-ээс нь 2-оо тэгтээ хооронд нь тэнцвүүлээ огтлын цэг нь болох. Гэтэл нэг ийм чанар байдаг. Ямар чанар вэ гэвэл уруу функцууд нь яг y тэнцүү x шууд нэг тэгшимтэй байдаг. Тэгэхээр ийм хоёр арснал юм тэнцүүлж явж байгаа шууд y тэнцүү x шууд оны хувьд тэгшимтэй юм чинь. Энэ цэгний энэ хоёрын огтлын цэг маань нөгөө энэ хоёр уруу бодны их функцийн огтлын цэгтэй яг адилхан болчихно. За шууд ингээ бодчих. Тэгэхээр юу бол тахвал x тэнцүү 2x-ээс хасах нь 4-ийг хуваах нь x-ээс хасах нь 3 буюу ийшээ пропорц учвал x квадрат хасах нь 3x тэнцүү 2x-ээс хасах нь 4 буюу x квадрат хасах нь 5x-ээс дээр нэмэх нь 4 буюу тэнцүүтэй. Эндээс x1 2 маань юутай тэнцүүгэл хэд вэ гэсэн үг. 4 1 вэ гэсэн үг тарах нь шүү дээ. 4 1 бол тарах нь тий. За тэнгууд яасан бэ гэвэл f нь g-гээсээ бага шүү гэж. Тэгэхээр 1 нь f 4 нь яах нь g бол тарах нэ. 1 нь f 4 нь яах нь g бол тарах нэ. За ингээд эхний 1000 бодлогын маань эхний 100 бодлого ингээд яах нь дуслаа.